Барилга утгуулалтын яамнаас асууя. Нэгдүгээрт энд орон аймагт хэрэгжиж байгаа 10,000 м3-ийн одоо бохир цэвэрлэх байгууламжийн ажил удаасарсан шалтгаан юу вэ? Нэг. Хоёрдугаарт нь энийг ажилтнанд оруулах ийм сонирхол манай барилга утгуулалтын яамд ер нь байгаа юу? За гуравдугаарт нь энэ ач холбогдолтой ер нь одоо олон улсын зээлээр хэрэгжүүлж байгаа төслийг тавих хяналт одоо тийм сайн биш байна гэж би бол үзэж байгаа. Жишээлбэл одоо энэ услтын систем гэдэг манай хөдөөж хүн салбарт хийгдсэн зөвлөл үйлчилгээг сонгож шалгуулах ажил нь амжилтгүй болсон. Тэрэн шиг энэ дээр одоо зөвлөл үйлчилгээний одоо шалгаруулалтанд нь ямар газар одоо шалгарсан байд юм бэ? Тэгээ энэ нь одоо үүргээ биелүүлсэн юм уу? Эсвэл зөвлөл үйлчилгээг ерөөсөө шалгаруулаагүй юм уу? Яг юунаас болоод ингээд ийм олон жил болж байгаа юм бол? Тэгээ хугацаа сунгах дээр тулцсан. Бисээ Гомбын Ганбаатар гишүүнтэй бас адилхан асуултыг давхар асууж байгаа. Одоо ингээд нэг 6-7 сарын хугацаатаа сунгаад энэ хооронд амжих юм ажилтнанд орж. Тэгээ эн чинь ингээд хүүгийн төлбөр яваад байдаг, валютын ханшийн өсөлт яваад байдаг. Өсөлт яваад байдаг. Тэгээд энэний одоо хохирлыг хэн хариуцах вэ? Алуунчлалтай хариуцах уу? Эсвэл нэг байгууллага хариуцах уу? Эсвэл Дорн аймгийн 85,000 иргэн энэ дээр буруутай юу? Яг би энэ дээр их тодорхой хариулт авмаар байна. Яг яагаад ингэж энэ одоо хэрэгжихгүй яваад байгаа юм болоо? Ер нь энэ зээлэр олон улсын зээлэр авч байгаа өрнгийн чинь тэг баг зүгээр авч байгаа юм шиг бодоод их үгүй шүү дээ. Энд чинь хүүтэй ингээд ард түмэн эргээд хөлнө. Тэг энэ дэр хандлагын ийм том ялгаа байгаа. Энийг одоо цаашдаа ер нь ийм одоо зээлийн олон улсын төс төтөр хэрэгжүүлж байгаа өрнгийг энэ одоо ямар шалгуураар яаж одоо хяналт тавих хэрэгтэй юм бэ? Энийг их нарийн чанд болгож одоо хууль тогтоомжийн зүй өөрчлөх шаардлагатай байна гэж үзэж байгаа. Яг энэ дээр барилгын яам яг гардаж хэрэгжүүлж байгаагийн хувьд бол яг ийм одоо зүйл байна гэдэг юм байна уу? Нэг хоёрдугаарт нь энэ Чоосотын цэвэр ус одоо түгээх энэ систем дээр ямар одоо шинжилт хийхээр ийм технологийн шинэ өөрчлөлт хийхээр одоо бодод төлөвлөж байгаа зүйл ер нь байгаа юу? Хуучин одоо Оросын үеийн социалист үеийн одоо технологиор нэг элсээ шүүдэг технологиор байгаа. Тэгээ энийг одоо цаашид шинжлэх талаар одоо мэрэгжлийн яам ямар нэгэн бодсон зүйл байгаа юу? Энэ дээр би маш одоо тодорхой хариулт авмаар байна. Одоо орчин үед өөр технологи нэвтэрсэн, хэрлэн голын айсаа өөрөө төмрийн эслэгтэй. Яг энд нь тохирсон одоо ийм технологи сонголт дээр одоо хийсэн судалгаа байна уу? Яг энэ дээр тодорхой хариулаач. За 7 номер хариулна. За хатваа бол барилга орос сүүлчилт яамнаас анх хөргөл. За Бадам сүрэн гишүүний асуултанд хариулъя. За 1-3-тай холбоотой асуултанд хариулъя. За энэ төсөл маань анх 2017 онд манай яамны захиалгаар одоо засгийн газрын тогтоолоор хэрэгжүүлэхээр батлагдсан. За 2017 он болон 2018 онд энэ төслийн гүйцэтгэгч компанийг сонгож шалгаруулах ажил нь амжилтгүй болсон учраас хугацаа хойшлогдсон. За хэлцээрийн хугацаа энэ хугацаанд дууссан учраас 21 онд хугацаа сунгасны дагуу бид нар 21 онд Дорн аймаг дээр бол гүйцэтгэгчийг амжилттай сонгож шалгаруулсан. За ингээ 21 оны 7 сард сонгож шалгаруулад за тухайн гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээ маань 21 оны 12 сард ашиглалтанд орсон. За энэ хугацаанд бол бүр анхны 2017 онд төлөвлөжсэн зарим нэг одоо хүчин чадлыг одоо өөрчлөх шаардлага гарсан. За яагаад гэвэл одоо Дорн аймгийн одоо өөрийнх нь хүү амын өсөлт за дээрээс нь хотчлт за барилгачлалтын тоо жил ирэх тусам за 20-с 100 одоо энэ орон сууцаар ийм нэмэгдсэн ийм тоонууд гарсан учраас за энэ одоо цэвэрлэх байгууламжийн хүчин чадлыг 5,000 байсныг за 10,000 болох шаардлага гарсан учраас энэ дээр бол хугацаа алдсан асуудал байгаа. За 3 дугаар асуудлын хувьд болохоор за гадаадын зээл тусламжаар хийж байгаа энэ 5 аймгийн цэвэрлэх байгууламжийн төслүүд дээр бол манайх за орон нутгаас за барилга байгуулалтын газар за барилгын хөгжлийн төв за дээрэс нь манай яамны харьяа болох нэгдсэн төслийг хэрэгжүүлэх нэгж юм бас ингээд 3 үе шатны одоо байгууллагаар одоо хяналтаа тавиад хэрэгжүүлж байгаа. За 9 номер.
За Бадамсүрэн гишүүний асуултанд нэмж хариулъя. Сангийн ам ган зөрөг. За гишүүний асуултанд байсан сая нөгөө Польшийн засгийн газарт байгаа 50 сая еврогийн хугацааг энэ нөгөө айлын талд гүйцэтгэжтэй байгуулсан гэрээг хөргүүлэх хугацааг бид нар 26 оны 12 сарын 30-ны хүртэл сунгаж байгаа. Энэ маань өөрөөр хэлбэл энэ ондоо барилга хот байгуулалтын яам маань худалдаа авах ажиллагаагаа хийж дуусаад айлын талд одоо 12 сарын 31-нд багтаад гэрээгээ хөргүүлжүүл тэр хугацаанд хөргүүлснээс хойших санхүүжилтийг бол саяны бас Ганбаатар гишүүний асуултанд дуржсэн 3 жилийн хугацаар сунгацсан хугацаанд санхүүжилт аваад явчих юм боломжтой. Тэгэхээр зөвхөн гэрээг хөргүүлэх хугацааг бид нэр энэ дээр сунгаж байгаагаа. За дараачийн асуулт нь бол бидний 50 сая евро дээр ямар нэгэн хөрөнгө одоо баталгаажуулсны төлбөр буюу commitment fee төлөхгүй байгаа. За энэ 28 жилийн хугацаатай жилийн 0.15% хүүтэй зээл байгаа. За энэ зээлд өнөөдрийн байдлаар бол 130.5 сая төгрөгийн хүүгийн төлбөр одоогоор төлсөн байгаа. Ашигласан зээлийн хэмжээнд өөр ямар нэгэн За нэмээрээ тэр цэвэрстэй холбоотой 5 номер. За өнгөрсөн 19-с 22 оны хугацаанд Монгол улсын бүх төв суурин газрын ахуй усанд шинжилгээ хийсэн. За энэ шинжилгээгээр одоо нийтдээ 40% нь одоо үндэсний усны шаардлага хангахгүй гэсэн юм судалгаа гарсан байдаг. За энэний хүрээнд энэ шинжилгээнийхээ дүнг бүлэглээд за тухайн одоо ойролцоо шинжилгээ өгсөн усны үзүүлэлтүүдээр гэсэн үг. Тэгэхээр тухайн одоо үндэсний усны шаардлага хангахгүй байгаа усыг одоо ямар технологиор энийг наривчилж одоо хүний эрүүл мэнд за стандартын шаардлага хангасан болох уу гэдэг дээр бид нэр холбогдох технологийн судалгааг хийлгэхээр Азийн хөгжлийн банкнд ингээд хүсэл тавьчаад байж байгаа. Энэний хүрээнд одоо Монгол улсын хэмжээнд бүх төв суурин газрууд дээр үндэсний усны шаардлага хангуулахын тулд одоо ямар технологиудыг хэрэгжүүлэх вэ гэсэн энэ чиглэлийн ажил иймэрхүү байдалд хийгдэж байна. Бадамсүрэн гишүүн тодруулъя. За энэ төслийн үйл ажиллагааг ашиглалтанд оруулахад барилга байгуулалтын яам одоо захиалагчийн хувьд бол онцгой анхаарч төлөвсөн хугацаанд заавал ашиглалтанд оруулаарай гэдгийг одоо онцгой энэ дээр одоо ард түмний өмнөөс мандат өөрчлөсөн гишүүний хувьд бол онцгой анхааруулж илээ. Тэгээ янз бүрийн байдлаар одоо гацаа дотор үүсгдэг янз бүрийн ийм зүү ус юм байх юм бол энэ дээр одоо тийм нөлөөлөл орж ирвэл бас тойрог сонгогдсон гишүүдэд одоо мэдээлэрэй гэж хэлээ. Тэгээ яагаад ингэж удаашаад байгаа шалтгааныг ерөөсөй ойлгохгүй байдаг. Наа чи одоо станц нь өргөдөгцөн, дулаан цэвэр усын шугамын өргөдөгцөн одоо бохиросоо болоод олон барилга орж чадахгүй байгаа шүү дээ. Энэ бол бодлогын том алдаа болж байгаа байхгүй. Хоёр төр технологи хурдан нэвтрүүлээрээ ямар ч удаан судалт юм дээ одоо хэдэн жил ч одоо судлуудаа энэ хүн амын үндэсний усны асуудлыг. Тэгээ дөрөвдөх За би нэг асуулт асууч.